За галзуу кино суугта тавтай морил манайхан Морогийнх нь энэ удаад ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2025 онд гарсан Last Samurai Standing. За саяхан Netflix дээр гарсан энэ галзуу киног хэдэн бороонд нь ярьж өгөхөр сонголоо. Ер нь бол самурай нарын Squid Game л болол та. За тэгээд хэдүүлээ энэ галзуу киног сонирхоод үзцгээе. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллаж байна. Та нар маань сабаа дараагүй болсабаа дардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. Шилдэг самурай Шуйжиро Сага дайчтай толгойлж эсрэг талын хуаран руу зоригтойгоор дайрч ороод дайсны толгойлогчийн толгойг нь тас завчиж байгаагаар кино эхэлнэ. Хэдийгээр тэд дайсны толгойлогчийг ялж тулааныг дууссан гэдгийг зарлсан ч гинэд ханаас ч юм их бууны сум мөндөр шиг л асгарч эхэллээ. Тэр арай хинэг шуудунд орж нөөгдсөн ч тэрнийг гарч ирэхэд бүх дайчд нь өгчжээ. Сага ингэж хар дарж зүүдлээд цочиж сэрэхэд хүнд өвчтэй ихнэр охин хоёрынх нь биеийн байдал бүр дорджээ. Холер тусаж биеийн муудсан Рин охины биеийн байдал маш дордсон байсан бол эхнэр нь охиноо асарч байхдаа охиноосоо халдвар аваад бас л биеийн муудаж эхэлжээ. Уучлаарай. Би халдвар авахгүй гэж хичээсэн ч чадсангүй. Зүгээрээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Тэгээд тэр авдраа ухаж зэвэрч хуйндаа барьцалдсан илдэ гаргаж ирсэн ч хуучны травман сэтэрч сэтгэл нь тав гүцлээ. 1868 онд өрнсөн иргэний дайнаас хойш 10 жил өнгөрчээ. Дайнд ялсан талын бий болгосон шин засгийн газрын шинжилгээний хүрээнд самурайнуудыг бүгдийг нь хуучны эрх ямбнаас нь түтгэл зүүлж Шизоку гэх шин анги дагуулгад хамруулах болж. Үүнтэй зэрэгцээд Японы хөдөө нутгуудаар холиор өвчин тархаж хүмүүс олноороо үхэж өргөдөж байлаа. Арга барсан Сага хуучин эд зүйл савдаг дэлгүүрт цэлмээ авааж зарах гэсэн ч цаадхан цаараглаад авсангүй. Имэйлд хэрэгэлдэг үе айларт өнгөрснийг таач мэдж байгаа штэ. Ямар ч үнээр хамаагүй аваач штэ. Гоё танаас. Та намайг битгий ингэж хэцүү байдалд оруул л та. Тагал намчаар би таны ачийг заавал хариулна. Танаас гоё. Шинорын хоёрын би тийм үү юм уу? Жаахан элсэн чихэр давс аваад ирээч. Сага, надад дэлж чинь хэрэггүй. Буцаагаад аваад яв. Баярлалаа танд. Занга Сагаг дэлгүүрээс гараад явж байтал гудамжинд хүмүүс нэг зарыг хараад шаагилдаж байгаа сонсогдлоо. Тэш очтол тэр нь 100 мянган йены бооцоотой тулааны тэмцээний зар байдаг. Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс Кёто хотын тенор Южи сүм дэрнэ. Шагнал 100 мянган йен. Гэсэн зарыг хараад Сага гайхлаа. Тэгээд тэрнийг дөнгөж гэртээ иртэл охин Рин нь аимсгал хураахт өгсөн байдаг. Аава. Би ээжийг тоё дүүгээ хамгаалж чадсангүй. Намайг уучлаарай. Ингэж хэлээд охин амьсгал хураана. Охин минь аавыгаа уучлаарай. Тэр орой тэд охиноо оршуулсны дараа Сага нөгөө тэмцээнд оролцох хэсгээ нугацтай бодож эхэллээ. Тэгээ тэмцээнд орохоор сэтгэл шулуудаад их нэртэй гайгүй цалинтай ажил олсон учраас хэсэг хугацаанд эзгүй байх болсон гэдгээ хэлнэ. Энэ мөнгөөр би чамайг болон тосгоных нь аварч чадна гэж бодож байна. Илтээ аваад явах гэж байгаа юм уу? Мэдхий санаа зовдоо. Тэгвэл болгоомжтой яваарай. Ингээд Сага хөл хөдөлгөөн ихтэй Кёто хотод ирлээ. Сага явсаар нэг хуучны танилынхаа гэрт ирнэ. Та ч бас энэ тэмцээнд орох гэж байгаа юм уу? Өөр хүмүүс бас ирээ юу? Тэгэлгүй яах вэ? Тантай адил олон хүн ирсэн. Танд мэдэх юм байна уу? Өмнөх дайнаас хүн чаргатаж амьд үлдсэн нэг том ноён дайчид цоглуулж өшөөгөө авах гэж байгаа юм гин. Гэсэн цуяараа яваад байгаа. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Тэр Сага хэлдэ хойноос нь суглах гэсэн ч гарын чичрээд нэг л болж өгдөггүй. Энэ үеэр нөгөө өвгөн тэрэн дээр ирээд болгоомжтой явахыг сануулад өвдөж гаргаж өгдөг. Ингээд Сагаж зарын дагуу тенор Южи сүмийн гадаа очлоо. Тэнд олон хүн цуглжээ. Та тэмцээнд оролцох гэж ирсэн үү? Хаалгана. Хаалга нэгдэхэд өмнө нь олон цэрэг хоёр игнэ болон зогсжээ. Сага цааш явсаар нэг хаалгаар дотоод талбаар орсонд тэнд элд зэвсгээ агссан хуучны самурайнууд маш олноороо хөлхөлдцгөөж байлаа. Сага тэдний дундуур нэвт явсаар нэг багнан дээр очиж зогсно. Элд барьсан гар нөөрийн мэдлгүй салганж байлаа. Тэгсэн тэрэн дээр нэг нөхөр ирээд яриа өдөж энэ олон хүн мөнгөнөөс болж солиорсон болтой. Тэмцээн эхлэхээс өмнө хоорондоо байлдаж эхлэх үедээ
Гэхэд Сага юу ч хэлсэнгүй. Би сандрахаараа яриасаг болчт юм аа. Би Кага аймгийн самураас Тачигава Комон байна. Кага аймаг гинэ. Тэр хүртэл зар хүрээ юу? Орон даяар ингэж зар тарасныг бодоход 100,000 йен өгнө гэдг нь үнэн бол таа. Энэ үеэр буудад цэргүүд олноороо гарч ирсэнд хуучин самурайнууд ч тийшээ анхаарлаа хандуулцгаана. Тэгсэн тэдний орж ирсэн хаалгагч бас цэргүүд төгжжээ. Удалгүй цэргийн дөрөмт хувцастай нэгэр тэдний урд гарч ирж зогслоо. Цаг боллоо. Тэмцээнэ эхэлцгээе. Өнөөдөр ирсэн та бүхэнд баярлалаа. Намайг Энжу гэдэг. Бид өнөөдөр тэмцэлдэг гэхээсээ илүү тоглоом тоглохолно. Та нарын оюун санаа, ур чадвар, хүч тэнхийг сорьсон тоглоом. Мэдээж та нар 100,000 йений шагналын талаар лавлахыг хүсч л байгаа байх. Би та нарт харуулъя. Тэгэд Энжи Варыг хагалсанд дотроос нь зоосон мөнгнүүд асгарлаа. Энэ мөнгөөр та нар 10 жил тансаг амьдарч болно. Гэхдээ шагнал маань эннээс хавьгүй их гэж мэд. Баярлсан самурайнууд ч угаалan дугаалдаж эхэлдэг. Харин та нар уралдаанд орохоор шийдэж, уралдааны нөхцөлийг сонссон бол эргэж буцах боломжгүй гэдгийг хатуу сануулъя. Тиймээс би 30 хүртэл тоолно. Тэмцээнд оролцохыг хүсэхгүй хүн байвал тоолж дуусгаас өмнө эндээс явна. Тэрнийг тоолж байтал тэдний дундаас нэг дөрөмт хувцастай хүн гарч ирсэн нь Киотогийн цагдаагийн офицер нэртэй тулаанч хууль салхичд Андо байдаг. Тэгэд тэр би энэ дугаа бүх хүмүүсийг илдүүлэх хэрэглэх хуулийг зөрчсөн шалтгаанаар баривчилж байна. Тэгэхэд самурайнууд сандарч эхэлцгээв. Ноцтой хандах хэрэггүй дээ. Энэ бол ердөө тоглоом. Зохион байгуулагч нар нь хаана байна? Мэдэхгүй. Энэ явдлаа зогсоно. Эсвэл би таныг зүйл дуусгана. Тэгвэл та тэмцээнд оролцохгүй байх нэ? Харамсалтай юм. Анда ууралж тэрэн лүү чиглээд харах хурдаараа гүйсэн ч хажуунаас нэг зэрэг үсэрч гарч ирээд яахын зургүй толгойг нь тас завчиж орхино. Саад болсон төхөлцөл өчөө. Би үргэлжлүүлээд тоолъё. Энийг харсан зарим хүмүүс эргэлзэж эхэлнэ. Гэвч хинч зүрхэлж гарч явж чадахгүй байлаа. Тэнд зөвхөн илт хэргэлдэг гэлтгүй өөр олон янзын тулааны зэвсэг ашигладаг шилдэг дайчид цуглжээ. Дараа нь зохион байгуулагчид оролцогчдод нэг газрын зураг харуулдаг. Энэ үеэр цэргүүд тэдний дундуур явж хүн бүрийн нэрийг жижиг хуудсан дээр тэмдэглэж аваад нэрийг нь бичсэн модон гууг хүзүүнд нь зөөж өгч байдаг. Одоо та нарын оролцох тэмцээний нэр бол Кодоку. Тэмцээн бүр өөрийн гэсэн дүрмтэй. Энэ тэмцээний дүрм энгийн. Нэгдүгээрт та нар бүгд Токиод очино. Хоёрдугаарт та нар зам зуур 7 аймагт буй хүрэх ёстой цэгүүдээр дайрах ёстой. Гуравдугаарт тэнд очиод оноо цуглуулна. Хангалттай оноо авч чадаагүй хүн дараагийн аймаг руу явах ёсгүй. Дөрөвдүгээрт энэ тэмцээний талаар өөр хэндэж хэлж болохгүй. Тавдугаарт Токиод очихдоо одоогоос 1 сарын дотор буюу 6 сарын 5-наас өмнө очих ёстой. 6-дугаарт тэмцээнийг дундаас орхихыг хориглоно. Та нарын хүзүүнд зөөж өгсөн модон гууг тайлбал 10 тоолохын дотор буцааж зүгээгүй тохиолдолд тэмцээнийг орхисонд тооцно. 7-дугаарт дүрм зөрчсөн хүнийг энэ үеэр хэд хэдэн хүн сандарч модон гууга тайлж шидээд тэндээс зүгтэх гэж оролдоход Энжу 10 хүртэл тоолж эхэллээ. Тэгээд тоолж дуусмагц цэргүүд тэднийг бүгдийг нь буудаж унахдаг. Энийг харсан Сага цочирдож нилээд эвгүй зүйлтэй холбогдсон болохоо ойлгоно. 7-дугаарт дүрм зөрчсөн хүмүүсийг ингэж шийтгэх болно. Самурайнууд уурлаад "Гэхдээ хүн алга тухайн анханасаа хэлээгүй штэ" гэж хашгиралдахад Энжу уурлаа. "Та нар бүгд сайн дураараа энэ тэмцээнийг сонгосон. 100,000 йен шүү дээ. Энд 292 оролцогч байна. Та нарын хүзүүнд зөөж өгсөн модон гоо 1 оноотой тэмцэнэ. Өөрөөр хэлбэл та нар бүгд 1 оноотой тэмцээнэ эхлүүлж байна гэсэн үг. Харин одоо та нар тайнер юу сүмээс гарч дараагийн цэг рүү явахын тулд хүмүүрт 2 оноо хэрэгтэй болно. Токиод хүрэх үед 30 оноо цуглуулсан байх ёстой. Тэгвэл яаж оноо цуглуулах вэ? Та нар бүгд ойлгосон бололтой. Шаардлагатай бүх аргыг хэрэгжилж модон гууны төлөө тэмцэцгээ." Энийг сонссон самурайнууд бүгд зэвсгээ тэмтчиж эхэлцгээв. Та нар бол самурай нарын хүнд үеийг давж гарсан дайчид. Та нар энэ их баялагийг хүртэх хэрэгтэй. Тиймээс үүнийг хүртэх хэрэгтэй гэдгээ одоо харуулцгаа. 10 тоолсны дараа тэмцээн эхлэх болно. Энийг сонссон тулаанчид бүгд яахаа бодож эхэллээ. Зарим нь хоорондоо баг болохоор ярьж эхэлсэн бол зарим нь хамгийн сул дорой өрсөлдөгчийг хайж эхэлдэг. Сагаж яран сэлмээ сугална. "Та бүхэнтэй Токиод уулзцгаая. Тоглоомоо эхлүүлцгээе."
Ингээд самурайнууд тэндээс аль болох олон оноо цуглуулахаар өвхөн хадан алалцаж эхэлцгээв. Харин тэр дунд Сага сэлмээс уулж чадалгүй зогссоор байлаа. Тэрний нүдэнд 10 жилийн өмнө дайнд оролцож байсан нь харагдаж байдаг. Тэгсэн холгүйхэн нэг охин зогсож байгаа харагдана. Тэгээд тэр охин тэрэнд нас барсан охинтой нь адилхан санагдсан учраас тэрнийг хамгаалахаар ухсхийлээ. Тэгээд охиныг цавчуулахаас өмнө амжиж урдуур нь ороод охиныг дагуулад сүмийн байрыг тойрч зугтаадаг. Сакура хуучны цагийг чинь санагдуулахгүй байна уу? Үгүй. Энэ үеэр хамгийн ихний шилдэг дайчин сүмээс гарч ирсэн нь өгдөө цоотой шилдэг сэлэмчин хамгаалагч бурхан хочид Укиё байлаа. Харин энд тэндгүй харгас тулаан болж байгааг харсан Сага нөгөө охиныг дагуулж зугтаасаар сүмийн байшингийн доор орж нуугддаг. Баярлалаа танд. Чи амьд үлдэхийг хүсэж байгаа үстэй. Хүсэж байна. Ээжийг аврахын тулд амьд үлдэхийг хүсэж байна. Би чамайг эндээс аюулгүй гаргана. Миний дэрэгдээс битгий холдоорой. Явцгаая. Тэгээд Сага тэндээс зугтах замдаа үгсэн хүний гууг авах гэсэн ч болсонгүй. Ямар ч тач охиныг чирээд олны дундуур зүтгэж гарна. Тэгсэн нэг нөхөр охины гууг тастаж аваад тавцсан руу авирсанд Сага араас нь авираад гууг аваад зөрүүлж нөгөө нөхрийн гууг тастаж аваад охины гууг охин дарав тоолохын дотор зүүлгэж амждаг. Тэр хоёрыг цамхаг дээр дөнгөж гараад байтал хүмүүс олноороо цамхагыг түлхэж унгаасанд аз болоход тэр хоёр усан саналуу унцгаана. Тэнд тулжсэн олон самурайнуудын дотор зарим нэг самурайнууд нь ур чадвараараа онцгой ялгарч байгааг Сага тулааны дундуур анзаарч байдаг. Тэдний энэ бүх тулааныг баячууд өндөрт зассан цамхагаас дурангаар үзэж баясцгаана. Тэдэнд 19 дугаартаа Укиё хамгийн ихэнд гарч ирсэн гэдгийг хэлэхэд тэд бүгд хуучны нэртэй самурайг хүлээн зөвшөөрцгөнө. Тэгээд өөр хоорондоо энэ бол дон гэж эхэллээ. Жинхэнэ сонирхолтой үйл явдал уудахгүй болно гэж ярилцгаана. Сага охин хоёр зугтаасаар нэг байшинд орж ирсэнд тэнд ч бас гурвалжин дөрвөлжин тулаан болж байлаа. Тиймээс тэд зугтаасаар нэг эзгүй өрөөнд орж нуугдцгаана. Чамайг хэн гэдэг үү? Кацуки Футава гэдэг. Таныг Сага Суижиро. Тэгээд Сага цамхаг дээр байсан хүнээс шүүрч авсан гуугаа өгдөг. Тэгсэн энэ үеэр тэднийг мушгиж нэг самурай өрөөнд орж ирлээ. Тэгээд тэдний явсан нойтон мөрийг харж хойноос нь иртэл гэнэт нэг хүн хажуунаас нь хутга шидэж унгана. За би та нартай тулалдахгүй. Энийг аваад л явлаа. Гэнт дайраа цацчваа. Энийг ав. Чамд юу хэрэгтэй юм? Яагаад хойшоо суугаад ам тасдагч Кокушугаа? Сэтгэл санаа шин зүгээр үү? Сандраад л, гар залганаад л. Бошин дайнаас хойш олон хүн галзуурсан да. Гэхдээ та энэ охиныг аврах гэж байгаа бол хүн алж эхлэхгүй бол болохгүй байхад. За өөрөө л мэд. Тэрний гарч явхад Сага гууг аваад хоёулаа шууд өөдрөггүй шүү. Гээд гарч иртэл гадаа аимшигтай алаан болж байдаг. Тэгээд тэр хоёр үүдийг чиглэж урагшлахад тэдний харсан нэг нөхөр гүйж ирээд үүдэн дээр тэднийг зогсоодог. Үзүүртэй элдтэй жад барьсан тэр сайн тулаанч болох нь илэрхий. Сага тэрнтэй элдээ суглалгүй тулалдана. За байж байгаарай. Бороо эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм хэлээдгий. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Ингээд мань хоёр үүдэн дээр бүртгүүлээд Сагагийн буусан буудлыг чиглэж яран явцгаалаа. Удалгүй бороо орж эхэлнэ. 108 дугаартай Сага, 120 дугаартай Кацуки хоёр сүмээс гарсан мэдээг тэмцээн үзэж байсан томчууд хүлээж авдаг. Энэ үеэр зохион байгуулагчийн зүгээс тэмцээн үзэж байсан томчуудад захидал илгээснийг уншиж өглөө. Самурай нар сэлэм эргүүлэхээс өөр чадваргүй хүмүүс. Тэд бол дэлхийн ертөнцид тэднийг ардаа орхиод явсан гэдгийг ухаараагүй байгаа хүмүүс. Тиймээс ч амьдралын утга учираа алдацгаасан мөнхгүүд. Тиймээс өөрсдөө самурай гэж нэрлсэн эдгээр мөнхгүүдээс ангижрах тоглоомоо ингээд эхлүүлцгээе. Сага Кацуки хоёр дэм буудлын руугаа гүйж байтал урд нь том сэлэм барьсан нэг тулаанч гарч ирээд замыг нь хаалаа. Ам тасдагч Кокушу уулзаагүй уджээ. Бокоцу канжия 10 жил үү. Энэ бүх хугацаанд чамайг л хайж байлаа. Энэ дэрэгч болов уу гэж бодсон юм аа.
Дараагийн анги эхлэхэд нэг сүмд холероор өвдсөн хүүхдүүд шалаар дүүрэн хэвдэж, талбайн голд цугласан хүмүүс бурхандаа хандан залбирч байгаа харагдана. Тэнд Кацуки охин өвчтөе хүүхдүүдийг асрах гэж хичээж байлаа. Охины ээж сүмийн гол санваартан учраас хүүхдүүдийн төлөө тасралтгүй мөргөл үйлдэж, тусгай зан үйлийн бүжгийг хийсээр байдаг. Кацуки охин дараа нь ээжтэйгээ уулзаж, бурхтад залбирвал, холиор үнэхээр зогсох эсхийг асуухад ээж нь бүх зүйл бурхтын хүслийн дагуу явагддаг учраас юу ч болсон бэ? Бид залбирсаар байх юм бол бурхад сонсож заавал хариулах болно гэж хэлдэг. Гэвч ингэж хэлээд хэд алхсны дараа ухаан алдаж ундаг. Дүрс солигдож одоо цагт Сага өөрлөө улаан галзуу дайрах Канжиягаас өөрийгөө хамгаалах гэж байдгаараа хичээж байлаа. Яасан бэ, Кокушу? Та нар миний хайж байгаа хүмүүс биш ээ. Гэвч энэ симхийг ашиглаж Сага Кацуки хоёр тэндээс зогтож амжлаа. Гэвч Канжия замыг намдаж гарч ирээд дахиад дайрдаг. Нөгөө хүүхэд чинь зогтчлаа. Сэлмээ сугал. Хурдлаа ч. Янз үзээд байгаа мó. Чич сул дараа болж тээ. Чиний амьдрал тэгээ дээшилсэн чинь хаана байгаа? Ирэх мэдлэлтэй хүмүүс хүсснээ хийж байна. Тэд хүссэн үедээ биднийг дуудаж хооронд нь алалцуулж байна. Тэгээд хэрэггүй болохоор нь түлхүү хайждаг. Тиймээс энэ тэмцээнийг зохиосон хүнд би баярлж байна. Тэр биднийг хуучны сайхан цагт мань аваачлаа. Тиймээс хуучны үе шиг тулдцгаая. Сэлмээ суглаач. Чи чинь яаж чадах юм бэ, Кокушу? Сага сэлмээ сугалж тэрнлүү дайрсан ч алга боломжтой үедээ тэрнийг алсангүй. Энэ үеэр Кацуки охин морьтой давхиж ирснээр Сага тэрнтэй сундалж хамтдаа зугтацгаана. Тэгээд тэр хоёр Сагагийн буусан дэм буудалд сэмхэн очлоо. Сага тэр хөгшөнд талархлаа илэрхийлэхэд цаадах нь таны ажийг хариулахын тулд чадах бүхнээ хийх болно гэж хэлдэг. Сага энэ үеэр сэлмээ суглаад элдэн төдийлөн их зэврээгүй байгааг хараад гайхна. Танд баярлалаа. Би өглөө гэхэд чамайг Токио орох Токайдо замын ихэнд хүргэж өгнө. Үүний дараа чи модон гуугаа тайлаад тэндээс хар хурдаараа зүгтаарай. Тэгвэл дүрм зөрчин шүү дээ. Амь наснаас чинь илүү дүрм гэж байдгийм үү? Би бууж өгөхгүй. Тэнийг минь. Чи энэ давааг давж чадахгүй. Тэгвэл би зүгтэж бас чадахгүй. Хэрвээ би зүгтвол олон хүн амиа алдна. Холиороо. Энэ үеэр тэдний өрөөнд сүм дотор уулзсан залуу хурч ирлээ. Тэгээд тэр өөрийгөө Сагатай нэг зүйл тохирохоор ирсэн гэдгээ хэлдэг. Залууг Цүгэ гэдэг байлаа. Тэгээд та хоёр надтай хамтрахгүй биз гэж асуудаг. Тэгээд тэр энэ тэмцээний талаар олон зүйлд эргэлзэж байгаагаа хэлнэ. Яагаад энэ олон тулаанчдыг хооронд нь алалцуулах болов? Яагаад тэднийг заавал Токио явуулах гээд байгааг? Бас тэд 100 мянган йенэ үнэхээр өгөх хэсгийг. Бас хэн энэ бүхнийг зохион байгуулад байгааг тэр мэдхийг хүсэж байлаа. Та ч бас эдгээрийг мэдхийг хүсэж байгаа үстэй. Тэгэд энэ бүхний ард хэн байгааг тэд юу сэдэж байгааг мэдвэл 100 мянган йеныг гартаа оруулахад төдий чинээ ойртон гэж тэрнийг хэлэхэд Сагаач санал нийлдэг. Энэ үеэр зохион байгуулагчид сүмийн хашааг цэвэрлж байна. Эхний өдрийн ширүүн тулаанаас 128 самурай амьд үлдсэн гэдгийг тэд тоолж. Энэ үеэр Цүгэ мань хоёрт өөрийн төлөвлөгөөгөө танилцуулж байлаа. Уралдаанд нийт 292 самурай оролцсон. Токиод очих хүн нийт 30 модон гоо цуглуулах ёстой гэж үзвэл дээд тал нь 9 хүн барианд орох боломжтой болохыг тэр тооцоолж. Харин тэр 9 хүн шагналаа тэнцүү хуваах уу эсвэл өөр ямар нэг даалгавар биелүүлэх үү гэдгээ тэд хараахан мэдэхгүй байлаа. Ямар ч тохиолдолд 9 хүн барианд орж болох учраас тэр гурав хамтдаа баг болсноор хин хиндээ саад болохгүй гэж Цүгэ бодож байдаг. Тэгээд та хоёр сайн бод. Тэгээд надтай нэгдэхэр шийдвэл 3 хоногийн дараа үзүү ядах дэм буудалд очоорой. Харин таны хувьд та хүн алж чадах ч алахгүй байхыг сонгож байх шиг байна. Гэхдээ та бол алуурчин. Алуурчин бол алуурчин л байдаг. Сага Кокушу. Гэж хэлчихэд явхаар ирэхэд Сага тэрнээс яагаад энэ тэмцээнд оролцох болсныг нь асуулаа. Харин Цүгэ тэрэнд сайн мэдэхгүй юм да. Самурай нарын сүүлчийн өдрийг нүдэрээ харах гэсэн байх гэж хэлнэ. Ингээд Сага Кацукид унтаад авахыг хийжээ. Гэж хэлээд өөрөө буланд сууж зүүрмгэлэхэд Кацуки өөрт тохиолдсон явдлаа эргэн сандаг. Тэрний ээж холероор өвдөж хэвтэрт ороход аргаа барсан Кацуки сүмд нь байгаа өвчтөе хүүхдүүдийн төлөө гуйлга гуйж эхэлжээ. Гэвч тэрэнд туслах хинч байсангүй. Тэгж явхдаа тэр 100 мянган йений шагналтай тэмцээний талаар олж уншсан байж.
Өглөө болж Кацукиг босгоод Сага суусан чигээр унтаж байлаа. Тэгээд Кацуки дэм буудлаас холгүй байх нэг голын эрэгт очиж сэлмээ сугалж нэгэн мөргөлийн бүжгийг хийсэнд тэрнийг сэмхэн дагаж ирсэн Сага алсаас харж зогсноо. Ингэж зогсохдоо тэр нас барсан охиноо бодож байлаа. Мөргөлийн бүжиг үү? Чи юу залбирсан бэ? Хүмүүрийн хүсэл биелж Деважингийн жаргал эдлэхийн төлөө ээжээсээ энэ бүжгийг сурсан юм. Ээж маань өнчин хүүхдүүдийг асардаг байсан. Гэвч энэ тахлаас болоод тэр хүүхдүүдийг харж хандах хүнгүй болсон. Тиймээс би энэ тэмцээнд заавал ялах ёстой. Би танаас гоё. Та намайг энэ тэмцээний эцэс хүртэл авч яваач. Би чадах бүхнийг хийн. Танаас гоё. Би ч бас гэр бүлээ аврах ёстой. Тиймээс хамтдаа энэ бүхнийг давж гарцгаая. Тэднийг эргэж ирэхэд дэм буудлын эзэн өвгөн тэдэнд боодолтой юм өгöd. Таны элдний хүчээр л энэ сайхан цаг ирж бидэн шиг хүмүүс амар жимэр амьдрах боломжтой болсон шүү дээ гэж талархлаа илэрхийллээ. Сагач хариу талархал илэрхийлээд өгсөн бэлгийг нь аваад тэндээс гарч явдаг. Энэ үеэр Токио хотод дотоод хэргийн яамд нэг чухал хурал болж байна. Тэд урд шөнө болсон тэмцээний талаар мэдээлэл авсан ч тэдний илгээс нь туршуулах аамдагоос сураг тасарсан тухай ярилццгаана. Тэд энэ тэмцээний цаад зорилгыг мэдэхгүй ч орон даяар зар тараах санхүүгийн боломжтой асар нөлөө бүхий хүн энэ тэмцээний ард байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Хэрвээ самурайнууд нэгдэж дахиад иргэний дайн дэгдэвэл Япон улс хямарч барууныхны гарт орно гэж тэд болгоомжилж байсан учраас энэ хэрэг явдлын цаана хэн байгааг олж тогтоох ажлыг тэд генерал Каважид даалгадаг. Энэ үеэр өнөөх Канжия нэгэн тосгоны хүмүүсийг хядаж эмэгтэй хүүхэд дагуулсан самурай явж өнгөрөхийг хараагүй юу гэж байцаажуулаа. Тэмцээнд оролцоогүй хүмүүсийг тайван орхиул дээргүй юу? Би чамайг харж байгаагүй юм байна. Чи хин гэж юу? Укиё Кикуами байна. Нөгөө алдартай хамгаалагч юу? Бүгд эндээс явцгаа. Тэр олон жил үнэнчээр зүтгэжчээд эзэндээ хаягдсан гэхээр өрөвдмөр юм. Хоёулаа ингээд нэг завинд сууж дээ. Аматад чи бид хоёр огт адилгүй. Тэгвэл хөгжилдөцгөөе. Тулааны үеэр Укия өөрт тохиолдсон явдлыг эргэж сандаг. Казанын эзэнтэй та үнэхээр манай Кикуами омгийг хүсэр хайж байгаа юм гэж юу? Бид олон үеэр таны төлөө цусаа урсгасан биш үү? Та хариуг нь ингэж барьж байгаа юм уу? Засхийн газар чиний хөрөнгийг ч бас хураасан гэж сонссон. Чи ингэж чанга ярихын оронд өвдөг сөгдөөд гуйсан нь дээргүй юу? Уурсан Укиё сэлмээ шүүрж авсан ч буудад цэргүүд орж ирсэн учраас тэр тэндээс өөрөө гарч явдаг. Укиё гэргэж ирэхэд тэрний залуус тэрэнд сэлмээ өгч бид цаашид ингэж амьдрах боломжгүй боллоо. Сэппуку хүлдэж нэр төртөө өгөхийг минь зөвшөөрнө гэж хэлдэг. Укиё хариуд нь би Кикуами удмын нэр төрийг заавал сэргээх болно гэж хэлнэ. Энэ үеэр Сага Кацуки хоёр нэг орхигдсон тосгонд ирж байлаа. Тэнд хэсэг хүмүүс нас барсан хүнийг оршуулж байна. Тэгсэн тэнд сүм дотор Сагатай яриа өдөөд байсан залуу байдаг. Тэр залуутай хамт тэмцээнээс амьд үлдсэн хүмүүс байлаа. Харин зэрэгэлдэх хуулан дээр буутаа цэргүүд тэднийг ажиглана. Тэд бид энэ тэмцээнд амьд үлдэх ямар ч боломжгүй. Бас тэмцээнийг орхиул тэд биднийг ална. Тиймээс хүчрхэг тулаанчтай бидэнтэй нэгдэж бид биенээ утга учиргүй алмааргүй гэж гуйлаа. Нөгөө залууч бид үр хүүхдүүдтэй хоол хүнс олж өгөхийг л хүссэн штэ. Бид зүгээр л гэртээ хармаар байна гэж уйлна. Харин нөгөө талд Укиё сэлмээ алдсан Канжияг тосхон дундуур ээлдэж хөөж байлаа. Гэвч цаадах нь ялагдаж байгаа дүр үзүүлж угаад тэрнлүү гиндүүлж дайраад шархтуулдаг. Энэ үеэр Сагата таарсан нөгөө залуу тэсгэл алдаж хүзүүний гуугаа тайлсанд тэнд байсан хүмүүс ч дагаж гуугаа тайлж гал руу шидэцгэлээ. Энэ үеэр цэргүүд тэднийг буудаж хороодог. Энэ дүр зураг Сагад иргэний дайны үеийн үйл явдлыг дахин сануулна. Тэгсэн нэг цэрэг ирээд алуулсан оролцогчдын гууг тайлж авах нь хатуу хоройтой гэж сануулад тэнд өгсөн хүмүүсийн цогцыг аваад явдаг. Энийг харсан Сага хулчхар навшнууд. Та нар өөрсдийгөө бурхад гэж бодоо юу? Самурай нар хэрэггүй боллоо гэд самурай нартай ингэж харьцаж болно гэж бодоо юу гэж амандаа хэлдэг. Тэгээд нөгөө цэргийг ойртож ирмэгц ганц цавчлалтаар толгойг нь тас цавчдаг.
Тэгээд нөгөө цэргүүдийг юу болоод байгааг ойлгож амжихаас өмнө сэлмээ бариад дайран орно. Тэрний энэ үйлдэлийг зохион байгуулагчдын хамгаалалтын дарга Сакура алсаас ажиглаад зогсож байлаа. Ам хорогч Кокушо сэрлээ. Би өмнө нь ийм л хүн байлаа. Би хүн алхаас өөр зүйл мэддэггүй байлаа. Харин нөгөө талд Укиёгийн толгойг тасцсан цусанд будагдсан Канжия хөгжилтэй биш байна гэж үгэлсээр алхаж явна. Ингээд тэмцээнд 117 оролцогч үлдсэн байлаа. Зя, энд хүрээд энэ галзуу киноны эхний тайлбар маань дуусч байна. Бас л галзуу сонирхолтой хэсэг дээрээ дууслаа шүү. Үргэлжлэл тайлбарыг нь бороо ойлгомжтой айл болох л хурдан оруулахыг хичээнэ. За тэгээд муу буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаа. Таалагдж байгаа бол та нар маань We Need Part 2 гэж комент үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох Гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Та нар маа тэгээд муу бурууга буюу галзуу кино сувгаад дэмжихийг хүсвэл сабадрагуу саба дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.